Өдөр унтаас ирсэн чинь нөхөр хүү хоёр намайг орхиод гадуур гарчиж гялсараас нь очив. Би зарим үед амар сонин за. Ингээд одоо гэр бүлэрээ хийх байсан үйлдэлээс ингээ унтаад ч юм уу эсвэл өөртөө цаг гаргаад ингээд оролцохгүй нэг тийм тохиолдолд ингээд амар гэмшил төрөөд идэв шүү дээ. Тэгэд нөхөр маань болохоор үгүй шүү дээ чи зүгээр амарчи би зүгээр хүүгээ аваад явчихад ирж болно энэ төр гэд үгүй амар дандаа тэгтийн. Тэгтээ би ерөөсөө өөрөө тэгж чаддаггүй юм. За яг ямар нэг юмнаас хоцроод ингээд өөртөө цаг гаргацсан бол тэрийгээ дараа нэг ингээд нөхөж өгөх хэрэгтэй юм шиг дараа нь ингээд өөрөөсөө илүү их цаг хугацаа хүч хөдөлмөр гэр бүл рүү ингээд гарах хэрэгтэй юм шиг нэг тэгээ санагдаад идэв шүү дээ. Нэг юм өрчмдээ өөртөө хайргүй гэсэн үг үү? За жоохон тийм байж магадгүй. Би бүр ирээд хийх ёстой байсан төлөвлөгөөнүүдээс алийг чигээг байгаа гэж боддоо. Ядаж бүр банк орж дансаа янзлуулаачгүй байгаа. Миний нөгөө нэг дансны маань хугацаа дууссан ч үгүй яатсан ч үгүй нэг асуудал гарцсан. Тэгээд туг нь 2 удаа банкн дээр очсон чинь 1 удаа нь болохоор систем нь болохгүй байна гэд нөгөө нэг нь болохоор юу гэлээ? Одоо ажилчдын нэвтрэх эрхийг хасцсан болов юу ч үгүй за ямар ч гэсэн нэг асуудал гараад миний юм хийж өгөөгүй за. Тэгээд бас би номын сангаас материал болох хэрэгтэйсэн. Тэрийгээ чигээгүй, хийгээгүй. За гэртээ хараад хувцас солиод эргээд гарыг. Гарч найзуудтайгаа уулзсан. Өнөөдөр би багийнхаа найзтай, тэгэд найзынхаа дүүтэй, тэгэд найз охинтой уулзна гэж ирсэн. Найзын маань дүү миний анхны шав байсан болохоор дотн санагддаг байхгүй юу? Юу вэ гэхлээр за 10 жилийн өмнө юм уу да. Би нөгөө HSG-гээд хэвтэ хэлний төвшин тогтоох шалгалтыг бэлдүүлээд тэгээд тэнцүүлж ирсэн. Ой. Хай. Ямар ширүүхэн сууж байна гэлөө. Найз охин маань миний багын 10 жилийн маань найз. Анхны шав маань харин Тайванд сурч төгсж ирээд тэгээд одоо амуугээд уламжлалт бариа заслын эмнэлэгт уламжлалтын эмчээр ажилдээ. Найз охин нь болох энэ хөрхэн дүү охин бас Тайванд сурч төгсж ирээд тэгээд одоо бас багшилтын. Ер нь ингээд бөөнөрөө найзуудаараа уулзч хахад октод би нэгэ 0 орох уу гэдэг дээ шүү дээ. Ингэдэг байхгүй юу? Зураг авахултгийн толинд. Тэгээд бөөнөрөө ингээд гоё гарна гэж худлаа шүү дээ. Тийм болохоор алийг дахиад ав гэсээр байгаад амар уддаг байхгүй юу? За дөрүлээ явцаахан каракоди. За cheers. Yes.
өнөөдөр нэлээд оройтчлаа. За бай бай.